Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөрийн эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнаар ажиллаж байна. Сонсогч та сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. За өчигдөр арайжангаа нэг Магдалины конференцэд оролцоод ирсэн хүмүүс уцаар ярих, зураг оруулах тий. Сэтгэл санаанд бүр ямар их гайхалтай сэргэлт авсан одоо зураг, хөрөг, бичлэг одоо юу гэдгийг те уцаар ярилт бас гэртээ бас орой бас эзний гэрчлэн гайхалтай юм сонслоо. Үнэхээр эзэнд бол талархаж байна. Бурхан монголчуудыг ямар их хайрладаг юм бэ? Бидэнд өөрийгөө таньж мэдэх ямар гайхалтай боломжийг өгсөн юм бэ гэдгийг би бол яг өчигдөр арай маш их бодож суулаа. Тэгээ өнөөдрийн нөгөө энэ Хермоны шүүдрийнхаа юу гэсэн яг өчигдрийн юг ингээ харж байгаа. Эцэг яг цагтаа шүү. Бидний ярина гэд бодож байгаа зүйл одоо яг ингээл болж байна. Эзэн ямар гайхалтай. Үнэхээр бидний хамт байшин өгч бол бодогдсон баг. Тэглгүй яхаа. Praise Festival. Амен. 26, 27, 28-ны ийм 3 өдөр тий. Бүтээгч бурхнаа магтах гайхалтай ийм өдөр цагууд бидэнд ирсэн байна. Тэгээд сонсогч та тэнд очиод эзнийг хамтдаа магтаарай. Тэгээд praise гэдэг үгийг тайлбарлахдаа pray гэдэг үг орсон байгаа шүү дээ. Тэгээд мэдээж магтаал залбиралгүйгээр байх ямар ч боломжгүй. Тэгэхээр энэ хоёр үргэлж хамт явдаг тий. Эзнийг алдаршуулах, залбирах энэ цагууд биднийг эзний үгийг сонсох тэр зүрх сэтгэлээ бэлдэх тий. Эзний оршихуйд оруулах тэр боломжуудыг болон тэр цагуудыг бидэнд өгдөг шүү дээ. Үнэхээр гайхамшигтай тэгээ магтаал залбирлын үгийн цагийн тэр гайхалтай цагууд дээр та заавал очиж оролцоорой. Яг. За тэгээд бас яг ингээд залбирал гээд ярьсан чинь нөгөө нэг Чарлз Стенли пастрын нэг номлолынх нь хэсэг санаанд орчлоо. Бурханд хандан залбирах болон бурханд хандан хашгирах хоёрын ялгааг мэдэх үү гэж асуусан байсан. Тэгээ бид бурхны өмнө залбирах цагийг гаргахдаа хөвчлэн маш юм олон янзын сэдвүүдээр ингээд залбирдаг шүү дээ. Бурхныг магтаад, бурханд талархаад, бурханд гуйлт залбирлуудаа араас нь өргөдөг. Харин бид бурханд хандан хашгирах үедээ ганц л зүйл дээр төвлөрч тэр л зүйлээ бурханд өргөдөг. Тухайн цаг үед бидний амьдралд байгаа хамгийн тулгамдсан нэг л зүйлийг бурханд өргөн бид хашгирч эхэлдэг. Тэгэхээр залбирал болон бурханд хандан хашгирах хоёр хоорондоо ялгаатай. Бид бурхны өмнө дуулууртайгаар алхан амьдрах үедээ бурханд хандан хашгирвал тэр биднийг сонсож тэр дайрууд нь хариултыг өгдөг юм аа. Та бурхны өмнө залбиралтайгаар ирээрээ. Өдөр тутам та залбирч бурхны өмнө ирж байгаа ах. Тэгэхдээ яг бүр үнэхээр тулгамдсан хүнд хэцүүд тэр цаг үедээ та бурхан руу хашгиран бурхны өмнө ирээрээ. Юун төрөнд өөр хин нэгнээс тусламжийг хайх биш. Харин бурхны өмнө ирээд бурхан руу хашгиран та түүнээс тусламжгүй залбираарай. Тэгвэл эзэн сонсож хариулдаг юм шүү. Тэгээд саяны энэ нэг жижигхэн хэсгээс та бурханд хандан залбирах болон хашгирах хоёрын ялгааг бас нэг юм харсан бах те. Бид олон сэдвүүдээр залбирч ингээд бурханд ханддаг. Харин хашгирах үедээ нэг л зүйлийг өргөж тэр л зүйлээ бурханд өргөж залбирж байгаагаараа ялгаатай байгаа шүү. Бидний эзэн төгс хүчит бурхан эзэн билээ. Түүнд хийж чадахгүй зүйл нэг ч үгүй. Эзний өмнө хамтдаа ирцгээе. Төгс хүчит миний бурхан эзэн огт хийж чадахгүй зүйлгээж нэг ч үгүй бидний бүхэл бодлыг минь
Бидний бүхий л хүслийг минь бидний бүхий л мөрөөдөл бүх найдвар минь Үнэн шудраг миний бурхан эзэн Бидний бүхий л бодлыг минь та өөрчилж чадна Огт бүтэхгүй зүйлийг үйлдэн Өгсөн нэг амьдруулагч Эзэн тантай зүйлийнхэнч үгүй Эзний үгэнд итгэж найдан Гүн газар руу тороо шидэн Өнөөдөр түүний гайхамшигтай ажлыг хараарай Эзний үгэнд итгэж найдан итгэлтэйгээр тороо шийдвэн Итгэж нэгэнд чадахгүй зүйл үгүй Үнэн шудраг миний бурхан эзэн Бидний бүхий л бодлыг минь та өөрчилж чадна Огт бүтэхгүй зүйлийг үйлдэн Өгсөн нэг амьдруулагч Эзэн тантай зүйлийнхэнч үгүй Эзний үгэнд итгэж найдан Гүн газар руу тороо шидэн Өнөөдөр түүний гайхамшигтай ажлыг хараарай Эзний үгэнд итгэж найдан итгэлтэйгээр тороо шийдвэн Итгэж нэгэнд чадахгүй зүйл үгүй Эзний үгэнд итгэж найдан Гүн газар руу тороо шидэн Өнөөдөр түүний гайхамшигтай ажлыг хараарай Эзний үгэнд итгэж найдан итгэлтэйгээр тороо шийдвэн Итгэж нэгэнд чадахгүй зүйл үгүй Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид хамтдаа Исая номын 5 дахь ишлэлийг хамт хаана. Тэгээд би сүрсэн тул золгүй. Ягд гэвэл би бозор уралтай хүн, би бозор уралтай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүд минь түг түмдийн эзэн болох хааныг харлаа гэж хэлсэн. Амен. Тэгэхээр энд нэг юм гайхалтай зүйл гарч байгаа. Бидний амьдралын зарим тал болж байгаад бидний амьдралын зарим тал болтгүй гэж. Жишээ нь одоо Исая эзэн Исаяд харагдъя гэж бодох хэмжээний эзнийг ирж хайдаг зөвхөн гэсэн үг болж байна. Харин Исаягийн ам бол яаж юм гэхээр тухайн үед одоо хүмүүс нь одоо яатсан байсан. Нөгөө Яков номон дээр хэлдэг шиг хил ам дуртай одоо хил ам нь одоо аюултай болсон байсан юм шиг байна. Тэгээд яаж байгаа вэ гэхээр Исая номын 6 дугаар бүлэг өөрөө Узия хааны үхлээр эхэлдэг байхгүй. Узия хааны өвд болсон жил би эзнийг сентидээр өргөмжлөгдөн дээдлэгдэн задарч түүний нүмергийн хормоос сүмийг дүүргэж байхыг харлаа. Тус бүр 6 жигүүртэй серафууд түүний дээд тал зогсоод 2 жигүүрээр нүрээ бүтээж 2-2-ороо хөлөө хүчин 2-2-ороо нисч байлаа. Нэг нь нөгөөгөө дуудаж төгтөмдийн эзэн ариун бүх газарт алдраар нь дүүрэн байна гэд дуулж байв. Үзэгдэл үзээд эзэнд
Амен. Ямар гоё юм бэ гэж хэлэх гэсэн чинь Исаяд үнэхээр бурхан таартай итгэгч хүний нэг гоё чанар байсан нэхэр даруй байдал. Одоо эндээс бид нэг маш чухал зүйл сурна. Нүд нь тэр гайхалтай алдрыг харж байхад ам нь тэр алдрыг илэрхийлэх хэмжээний одоо зөв биш гэдгийг Исая шууд сансан байна. Тэгэл та яагаад надад ийм гоё юм харуулж байгаа юм бэ? Харин би энэ чинтэй ямар гоё юм бэ? Ямар агуу юм бэ гэд хэлэхлээр би чинь яаж амьдралаа? Юу хийж амьдралаа? Миний энэ хил ам гэж те. Миний энэ эргэн тойрны хүмүүсийн ярьж байгаа зүйл гэж юу хэлээд байгаа бурхан минь ээ. Бид нар одоо те урдны адил таныг ариун эзэн далдрыг гэж хэлэх хэмжээний тийм хүмүүс биш болсон шүү дээ. Бид нар та энэ тэнгэрлэгч нараас дээгүүр бид нарыг одоо бүтээгээд биднийг таныг магтах боломжийг өгсөн байтал бид нар өнөөдөр бодор уралдаа болсон би ч хүртэл тийм болсон. Гэтэл та ягаад үргэлжлүүлэн таныг хил амаараа ингээд амаа нээгээд магтах боломжгүй байгаа ийм одоо буруу үед амьдарч байгаа надад өөрийнхөө ийм ариун зүйлийг харуулж байгаа юм бэ. Зарим хүмүүс бол тоохгүй тохолтой тий. Шууд тийм учраас төрөний нөгөө нэг хэлдэг. Бид ингээд залбирахтаа гэж бид залбирахтаа юунаас эхлэхээ бодох хэрэгтэй. Зарим залбирал энгийн эхэлж. Бурхан минь өнөөдөр би муу байна. Тухгүй байна. Би ганцаардж байна. Бас би залбирч чадахгүй байна. Намайг залбирахад туслаач. Намайг тантай ингээд ярилцаж таны Библийн үгийг уншиж одоо танд хандан залбирч байхад намайг тухгүй болгоод байгаа зүйлийг харах нүдэнд харуулахгүй байлгаж болох уу? Намайг одоо хүндхцүү байдалд оруулсан зүйлийг бодлоос минь төртөө авч болох уу? Тэгээд би таны тухай таны надад ярихыг сонсмоор байна. Би хүмүүсийн ярихыг зөндөө сонсчлаа. Би бас өөртөө ярихыг сонсчлаа. Харин би одоо таны надтай ярихыг сонсмоор. Заримдаа бидний залбирал ийм энгийн байх ёстой гэж би энэ өглөө би тавхан дүрэлмээр. Учир нь Исаягийн үед айгүй өөдгөө байсан байхгүй. Хаадууд маш өөдгөө байсан. Исая шиг бид нар болохоо тэгж бодно л доо. Исая шиг иш үзүүлэгчтэй хамт амьдарч ирсэн бол тэр цаг үед ямар гоё вэ гэж. Гэтэл өөдгөө хүмүүсийн дунд амьдарч ирсэн учраас эзнийг ирж хайх гүн гүнзгий ирэл хайгуул дотор тэр орсон баг. Учир нь одоо бид нар шиг ингээд хідэн зугуулаа цуглаад эзнийг магтах хэмжээний зүйл Исаягийн үед байхгүйсэн. Иерусалимын сүм байсан уу? Байсан. Хаадууд байсан уу? Байсан. Гэхдээ тэнд залбирал ерөөсөө нэг л сэргэлт болж өгөхгүйсэн. Яг Исаягийн үед Хизкия хаан эдэр гэл ингээл сэргэлтийн залбирлууд болоо л те. Ассирийн хааны 185 мянган зэрэг нэг шөнийн дотор өгч мөхөөл тийм зүйл болж ирсэн л да. Гэхдээ бурхан бидний амьдрал бидний томорсон асуудлыг гинтхэн шийдэж өөрийнхөө байгааг батлах гэхээсээ илүү өдөр болгон бид нарыг өөрийнх нь дотор аж аргалтай амар амгалан амьдрасаа гэж хүсдэг. Узия хааныг насварсан жил Исая бурхны тэр гайхалтай тэр серафууд гэж яригч байна. Одоо тэнгэр элчнэр те. Магадгүй тэнгэр элчнэр дотроо зөндөө олон төрөл байдгийн нэгийг нь Исая харсан баг. Гэхдээ Исая бол энэ дээр нэг юм нэгдүгürt бол ингээд маш юм гимссэн уулга алдсан тэгээд гайхсан гэж. Би ийм муу нөхцөл байдаг сүнслэг юм байдлын унсан ийм нөхцөл байдал амьдарч ийж эзний ийм ариун зүйлийг харлаа гэж. Эцэг яагаад одоо хүртэл одоо ийм сул дорой гим нүгэлтэй амьдарч байгаа биднийг тоож өөрийгөө ингэж харуулж бидэртэй ингэж хамт байна. Тэгтэл эзнийг би ингээ магтаж чадахгүй нэг ийм болчиход байгаа шүү дээ. Шууд хэлж байгаа. Ямар гоё юм бэ эзэн минь ээ. Бид нар ч гэсэн магтмаар байна. Төг дүмдийн эзэн ариун бүх газар дэлхийгээр таны алдраар дүүрэн байна гэдэг хэлчихсэн чинь өөрийнхөө хил авны байдлыг Исая санаад юунаас хэлсэн бэ? Би сүрсэн тул залгүй. Яг гэвэл би бодор оролтой хүн. Би бодор оролтой хүмүүсийн дунд ч бас амьдарч байна. Хүмүүс би бодор оролтой мундаг хүмүүсийн дунд амьдарч байгаа биш. Би бодор оролтой хүмүүсийн дунд мундаг амьдарч байгаа ч биш. Би тэр эргэн тойрондоо байгаа хүмүүстэйгээ адилхан л гимнүгэлтэй. Гэтэл нүдм нь эзэн бол хааны харчлаа. Яагаад гэж юм. Тэгэхээр бурхан биднэрт хаалга хаасан ч цонх онгойлгож өгнө гэдэг нэг үгээд гэсэн.
Хэдийгээр бидний хэл ам юу ярихаа мэдхээ байсан ч гэсэн бидний юу харах ёстойг эзэн харуулсаар л байх. Амен. Библийн түүхүүдийн дотроос хамгийн гайхамшигтай түүх бол өнөөдөр миний харж байгаагаар хүн бурхан хоёр шууд ярилцж байгаа хэсгүүд гэж бол миний хувьд бол боддог. Тэдгээр түүхүүдийн нэг нь бол одоо яг энэ яалтчгүй Исая 6 дугаар бол Исая өөрийнхөө нөхцөл байдлыг сүрхэд хэрэглэгдэг бэрхшээлтэй ард түмний өмнө одоо сайн ингээд үлгэр жишээ биш гэдгийг өөрөө сайн мэдчихсэн. Яг тэгэхээр би хүмүүсийг хэлэлтгүй өөрөө бузар амтай хүн. Та энэ бүхнийг харуулад яах гэж байна? Та намайг хүмүүст юм хэл гэх гэж байна уу? Бурхан минь та ийм агуу ариун байдлаа надад харуулсан баярлаа. Гэхдээ би энэ бүхнийг чи хараад очиод эзэн ариун юм байна гэж хэл. Миний амаар ийм юм багтаж гарах хэмжээний зөв хүн би бишээ. Та надад үзэгдэж байгаа би тэднээс илүү гэсэн үг ш. Та тэдэндээ илүү хайртай гэсэн үг болж байгаа. Тиймээс би хэрвээ та надаар үгээ яриулах гэж байгаа бол надад хүсэх зүйлээ. Би сүрж байгаа. Би бузар уралтай болсон. Бас би бузар уралтай хүмүүсийн дунд амьдарч байна гэж Исая хэлсэн байна. Ингээд дараагийн үйл явдаг бол бид аягүй сайн мэдэн шүү дээ. Эзний нэг тэнгэрлэгч шууд ингээд дахлын ширээний тогноос авч хурж ирээд Исаягийн аманд хүргэж түүний одоо хил амыг хариулсгасан байна. Тэгээд тэрний дараа би хэнийг илгээх вэ гэж хэлгээд намайг явуулаач би энд байна гэдэг үгийг Исая амнаасаа нээжилдэг. Ариусгахсны дараа одоо би ярьж болно. Та миний хил амыг эдгэж хил амыг одоо ариусгаж ариун гэж тооцсон гэж. Одоо бол би юу үзэж харснаа болон ард түмэндээ бурхан юу бэлдсэнийг ярьж чадна. Намайг явуулаач би энд байна гэж. Тэрнээс өмнө би сүрсэн уралтай хүн би бузар хүмүүсийн дунд амьдарч байгаа. Би тэгээ эзнийг харчлаа. Ямар золгүй юм бэ би гэж. Тэгэхээр бид нар хамтдаа өөрийнхөө унад сүрж байгаа нөхцөл байдлыг биш. Ийм тэгж их унад сүрж байгаа нөхцөл байдал дотор авж үлдсэн өөрийнхөө сайн туршлуудыг болоод Бурхны талаар гайхамшигт гэрчлэлүүдээ та хүн хилээч үгүйсгдэггүй байгаасаа гэж бол. Хил амаараа ярьж явсан зүйлүүдээ харсан зүйлүүдээ хил амаараа битгий үгүйсг. Хил амаараа ярьж явсан зүйлүүдээ хүмүүст харагдсан зүйлүүд бас битгий үгүйсг гэж. Нэг лаглаг юм номлоод яваад амьдралыг харсан чинь гэдэг юм. Тэр лаглаг номлол чинь та нарт зориулагдсан номлоо. Тэр лаглаг номлол чинь би өөрөө ч гэсэн одоо хэрэгжүүлэх гээд хичээгээ тэмцээ явж байгаа хүн. Тэгтээ ингэж хийх албагүй л. Тэгтээ ийм нөхцөл байдал бид ордог. Тэгэхээр Исая өөрийгөө хинбэ гэдгийг маш сайн мэдж байгаа. Бурхан түүнийг өөрөөс нь илүү мэдж байгаа байхгүй. Эзнийг ариун гээд ариун газар Бурханд магтаал хүндэтлийг өргөж байгаад эзэн харин газар дэлхий дээр хэсэг одоо Узия хааны үед амьдарч байгаа Исаяд түүнийг харуулж хуваалцахыг хүссэн гэж. Газар дээр энэ нэг хүнд харуулмаар байна гэж. Магадгүй Тэнгэр элчнээс асуусан бол газар дээр энийг чинь харах хэрэгтэй. Нэг ч хүн байхгүй гэж хэлсэн байна. Гэтэл Исаяд харав. Ингээ харуулсан. Тэгсэн чинь Исая харангуйтаа үнэхээр л Бурхны сонгосон хүн мөн байгаа. Та яагаад надад ийм юм харуулж байгаа юм бэ? Над чиг ийм бузар уралтай, бузар хүмүүсийн дунд, бузар уралтай, бузар хил амтай хүмүүсийн дунд амьдардаг. Надад. Тэгэхээр бид нэр Бурхан биднийг дуудахтаа бид нар энэ дэлхийн шалгуураар тэнцсэн учраас биш. Бурхны нэгүслэр Бурхан биднэрт ажил даалгаж, хүч чадлыг өгж, биднийг зүрх сэтгэлээ болон амьдрал болон өөрийнхөө талаарх бодлоос судлаж, Бурхныхаар дүүргэн гэдэгт Бурхан өөрөө ирээдүйг чардаг хүчрэг нэгэн болохоор мэдж байгаа учраас биднийг дуудсан гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс тийм нөхцөл байдлаа намайг дуудаагүй байх гэж эргэлзэхийн оронд намайг дуудсан ч болоосаа гэсэн харамсалтай нь миний нөхцөл байдал ийм байна гэсэн шудраг хандлага бол Исаягийн хувьд байсан нь Бурхан бүр их илүү хүнээ зөв сонгосон гэдгийг нь харуулж байгаа. Тэр Бурхныг харж байсан. Тэр бас өөрийгөө ч харж байсан. Тэр өөрийнхөө асуудлыг Бурханд болон хүмүүст огохын оронд хүлээн зөвшөөрч амаараа гэрчилсэн. Би юм гэж. Тэгэхээр таны нөхцөл байдал ямар вэ? Тэр нөхцөл байдлаасаа одоо та хэрхэн өөрчлөгдөж байгаа? Тэр нөхцөл байдал чинь таныг Бурхнаас холдуулж байгаа юу эсвэл Бурхантай ойртуулж байгаа юу? Та тэр нөхцөл байдлаа хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрлөгөөр та нар өөрсдийгөө мэддээ та нар ч гэсэн тийм биз дээ гэхийн оронд те Бурхан минь би хүмүүсийн өмнө ингэж амьдарч байгаадаа үнэхээр ичж байна. Та намайг өөрчилж өгөөч гэж залбирдаг уу?
Тэр зүйлүүдээ бурханд өргөд даатгаж өргөөгүй гимшээгүй эсэг байгаа юу. Өнөөдөр Христэд итгэж хүмүүс ямар ч асуудлаа бурханд өргөхөөс гадна бурханд боломжгүй зүйл байдгүй гэдэг итгэлээр амьдрах хэрэгтэй. Бурханд боломжгүй зүйл байхгүй. Бурхны хамгийн бүр шийдсэн байгаа асуудал нь бидний гэм нүглийн асуудал шүү. Уг нь 2000 жилийн өмнө Исаягийн хувьд шийтгэд хэвчээ бурханд ойртоход саад болж байгаа зүйл нь бурхны зүгээс амархан шийдвэрлэгдэх зүйл байсан гэдгийг бид эндээс харах боломжтой. Яаков номдэр хил яриа гэдэг бол аюултай зүйл гэж хэлсэн. Түүнээс бид нэгдүгürt бол хэрэв бурхны дуудлага болон түүний үйлчлэлийг хүлээж авах хүсэх юм бол хил амаа болгоомжтой байх хэрэгтэй. Хинтээ юу ярьж гин, хинтээ юу гэж ярьж гин гэдгийг маш сайн бодож хэрэгтэй. Гэтэл өнөөдөр Есүс тэр зүйлийг хараад юу гэж бодож, юу гэж ярьж, юу гэж хүлээж авах байсан бэ гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Та бурхны таны амьдралд хийж өгч байгаа зүйлийг өөрийнхөө тооцоолоод бүү зогсоо. Харин та бурханд нөхцөл байдлаа цаг болгонд нь хэлжээ. Бурхан минь ээ, та намайг хэрвээ энд бай гэсэн бол тэгээ яагаад энд болоод байгаа. За энэ бүхэн таны намайг энд байлгаж байгааг нэг хэсэг юм бол би ямар байдалтай байх ёстой вэ гэж. Бид заримдаа Адам бурхныг алхаж ирэхийг хүлээхийн оронд цэцэрлэгийн харгалзагчийн хувьд асуудал гармагдахгүй ч эзэн заастаа баларсан шүү. Та нэг эмэгтэй надад дагуулаа яваад чи нөгөө чи надад юм гоо тэр нь таны нөгөө надад хоригдсан юм байсан байна гэсэн бол асуудал арай өөрөөр ирж байсан юм мэдхгүй байна. Гэтэ ямар ч гэсэн эзэн Адам тариуцсан зүйлийг тэр алдаа зогсохгүй яасан мэхээр асуудлыг бариад эзэн өөр дээр нэрж уулзтал хүлээсэн байна. Бид яагаад асуудал аваад эзэн дээр өөртөө очиж болохгүй гэж. Бид яагаад Исаягаас оролцож болохгүй гэж. Исая зөв шударга ишвэрлэгч гэдгээрээ хоочин гэрээд үнэхээр гайхалгаар хүлээн шүргцэн. Тэгвэл бид өнөөдөр энэ дэлхий дээр алдаа оноо их амьдарч байгаа боловч эзэн бурхныхаа өмнө даруй болоод шудраг байдлаараа яагаад гэрчлэл болж болохгүй гэж. Амен. Өнөөдөр та залбирахад хүнд байна уу? Та ганцаардж байна уу? Эргэн тойронд чинь хэн нэгэн байхгүй байгаа мэт санагдаж байна уу? Амнаас чинь залбирлын үгс гарч чадахгүй байна уу? Хэдэн мянган бээрийн тэртээ бурхан ас хол байгаа мэт та санагдаж байна уу? Гэтэ эзэн үргэлж хамтаага гэдгийг битгий мартаарай. Тэр таныг залбирахыг хүлээж байгаа. Тэр таныг дуудан гашгирч тусламж өөрөөс нь гойхыг хүлээж байгаа шүү. Тэгэхээр та өөртөө тэр бүх мэдрэмж тэр зүйлээ эзний өмнө та уудлан яриарай. Заавал мундаг гоё үгсээр ярих албатай бишээ. Зүгээр л дотор байгаа бүхнээ энгийнээр хэлээрэй. Учир нь эзэн таныг өөртөө дуудан аварсан юм шүү. Амен. Эзний өмнө ирцгээе. Хэдэн мянган бэрийн тэртээ хийцэн тамийн нас мэд санагнаа. Сэтгэл минь хэдий алдраагүй ч тантайгаа ярихад надад хүндхэн байх ёо. Хэрхэн тандаа өөрийгөө мэдхгүй гівч зүрх сэтгэлдээ цорын ганц нандин хүсэлд мэн таныг хүндлээ зүрхний угаас өчигдөр шамгалтай үедэж харанхуй бүтчих үедэж таныг хүндлээ зүрхний угаас үнэн үгийг тань бишээ тань руу гараа өргөө таныг хүндлээ бүгдээ хамтдаа хэдэн мянган бэрийн тэртээ хийсэн тамийн нас мэд санагнаа сэтгэл минь хэдий алдраагүй ч Минь хэдий
унтраа бич таньтайгаа ярихад надад хүндхэн байна. Хэрхэн таньдаа өөрийгөө ичэн хийхээ мэдхгүй Ивч зүрх сэтгэлдээ цорын ганц намгийн хүсэл мэн таныг хүндлээ зүрхний угаас үчин шангалтай үедэж харанхуй бүтчих үедэж таныг хүндлээ зүрхний угаас үнэн үгийг тань бишээ тань руу гараа өргөн таныг хүндлээ бүгдээ хамтдаа тунхаглацгаая. Амен. Үчин шангалтай үедэж харанхуй бүтчих үедэж таныг хүндлээ үнэн үгийг тань Өнөөдөр бид нэр Исая номоос хамтдаа суралцлаа. Исая номын 6 дугаар бүлгийн 5 дугаар ишлэлээ суралцлаа. Тэгээд би сүрсэн тул золгүй. Яагад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүдмэн түүх дүмдийн эзэн болох хааныг харлаа гэж хэлв. Энэ сүр жавхлантай үйл явдал тохиолдохоос ч өмнө Исая бурханд итгэж найддаг бурханлаг хүн байсан. Тэгсэн хэрнээл энэ үйл явдал болоход Исая бүрэн цочролд орсон. Исая бурхны оршихуй зогсож байхдаа өөрийнхөө ямар гим нүгэлтэй, ямар бузар хүн болохыг олж харсан. Тиймээс ч Исая өөрийгөө золгүй хэмээн дууалцсан. Өнөөдөр бидэнд байдаг нэг том асуудал бол бид бурхны үгийг уншиж судлахдаа тэндээс өөрийгөө олж харж чаддаггүй. Бид бурхны үгийн гэрэлд өөрийгөө олж харах юм бол бид өөрсдөө ямар гим нүгэлтэй, ямар сул дорой болохоо олж харах болно. Яг л Исая шиг. Хэрвээ та өөрийгөө зохистой хүн, сайн хүн гэж бодож байгаа бол та өөрийгөө бурхны үгийн дотроос олж хараагүй байна гэсэн үг. Хэрвээ та бурхны үгэн дотор алхах юм бол та гарцаагүй өөрийгөө олж харах болно. Хэдийгээр та Христэд итгэх итгэлээр бурхны хүүхэд болсон байлаач таныг гим нүглээс чинь цэвэршүүлэх Есүс Христийн цус гарцаагүй хэрэгтэй гэдгийг та ойлгож ухаарах болно. Ингээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Орчлон бүтээсэн ариусгах чадaltaй, аврах чадaltaй бурхан минь танд баярлалаа. Бидний хил амыг эдгэж өгөөч. Бодож байгаа зүйлээ зөв гаргадаг байхдаа тусалж өгөөч. Ярихыг хүсээгүй зүйлээ ярьдаг нөхцөл байдлуудаас биднийг хамгаалж өгөөч гэж танилцуулж байна. Эзэн Есүс бидний амнаас амьдралд итгэгч бас миний хүмүүсээс гарна гэж хэлсэн яг тэр таны үгийн дагуу байх болтугай. Урмын үг, хүч хэрэгжүүлэх үг, хамтдаа юмыг бүтээх тийм үг л гардаг байхыг хүсэж байна. Загалмайн гахалтай үйл явдал, загалмайн хайр, Есүс Христийн тухай бас тэр хүнд зориулсан, зөвхөн тэр хүнд л зориулсан Бурхны гайхамшигт төлөвлөгөөнүүдийн тухай бас биднийг ашигласан Бурхан танд алдрыг өргөх тэр гайхамшигт үйлсүүдийн тухай ярилцдаг байхад туслаач. Энэ цагмч тань талархан таны хайртай хөө бидний аврагч эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энт хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамтайсан сонсогч танд баярлалаа. Амралтын өдрүүдэд эзний хайр, ивэл өрөөлөөр дүр өнгөрүүлээрэй. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.